За намайг Байгаль гэдэг. За хүний ихэмж мэргэжилтэй Монгол Улс Анагаах ухааны их сургууль төгсөөд Монголдо 5 жил ажиллаж агаад за тэгээд Солонгос улсад анагаах ухааны магистр сурахаар явсан. За тэгээ анагаах ухааны магистр Солонгостой төгсөөд за одоо бизнесийн удирдлагаараа төгсөж байгаа ийм эмч хүн байна би. За Vitamin House Mongolia үүсгэн байгуулах болсон шалтгаан гэвэл маш том шалтгаан байдаг. За эхлээд би анагаах ухааны магистр Солонгос сурч байхдаа Солонгост амьдарч байгаа монголчуудаа за эмч хүн эмчин тухайн хүмүүст одоо зориулсан зөвлөгөө өгдөг. За тэгээд одоо ингээд витаминыг нь тохирсон витаминыг нь ингээд шуудангаар явуулах үйлчлэгээ үзүүлдэг байсан. За тэгж жагаад тийм үйлчлэгээ үзүүлж ингээд нэг 2-оос 3 жил орчим болсны дараа манай хуучин Солонгост хэрэгэлдэг байсан хэрэглэгчд маань Монголоос аммаар байна. Одоо Монголд танайх шиг витамин алгаа, танай витамин айгүй сайн байдгаа чи та Солонгосоос наашаа явуулж өгөөч гэд маш олон хэрэглэгчдээс хүсэлт ирдэг байсан. За тэгээд бүр аргагүй ихэнд би эхэндээ бол Солонгосоос ингээд баг багаар явуулаад тухайн хэрэглэгч бүрлүүгээ явуулдаг байсан. За тэгээд сүүлдээ за ер нь бол нэг аль биесээр оруулах болохгүй байна гэсэн ийм байдалд хүрээд тэгээд аль биесээр Монгол улсад оруулж ирсэн. За тэгээд манайх ч нөө биологи гэдэг бүтээгдэхүүн ханган нийлүүлэх төв. За мөн манай бүх бүтээгдэхүүн за эмийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Монгол улсад зарах зөвшөөрөлтөө эмнэлэг болоод эмийн сан зарах зөвшөөрөлтөө байдаг болохоор ямар нэгэн аюулгүй за яг Монгол улсад витаминыг яаж зардаг юм бэ? Яаж зарах ёстой юм бэ гэдэг хууль дүрмийнхаа дагуу ажиллаж байгаа ийм компани байгаа манай. За манай хамт олон болохоор эрүүл иргэнийг бүтээхийн төлөө, эрүүл Монгол хүнийг бүтээхийн төлөө шинжлэх ухаан болон нотлохоон цувралсан одоо зөвлөгөө, оншилгоо хийгээд за тэрийгээрээ одоо чанартай, органик ийм бүтээгдэхүүнээр үйлчилж за Монгол иргэн бүрийн эрүүл, урт удаан, чанартай амьдралыг бий болгохын төлөө ингээд нэг баг хамт олон болоод ажиллаж байгаа. Энэ донд одоо ингээд шинжлэх ухаан цувралсан, нотлогоон цувралсан гэж хэлж байгаа бас шалтгаан байгаа. Манай хамт олон бол өргөлж одоо шин содон хаана одоо судалгаа хийгдсэн байна. Хаана одоо манай одоо бүтээгдэхүүнтэй холбоотой одоо нотлохоо судалгаа гарсан байна. Тэрийг бол ингээд өдөр тутамдаа уншиж судалж идэг хамт олон байдаг. Ер нь бол дэлхийд хөл нийлүүлж болох маш их сонирхолтой. Тийм ч учраас ингээд 7 хоног болгон бид ингээд сургалтаар дотоод сургалтаар хангаж олон улсын судалгааны нийтлүүдийг уншиж ингээд багаараа хөгжиж Монгол одоо хүний эрүүл, урт удаан, чанартай амьдралын төлөө бид ингээд нэг баг болоод ажиллаж байна. За манай Vitamin House компани бол одоо 25 жилийн түүхтэй Солонгостой бол хамгийн том витамин үйлдвэрлэгч компани байдаг. Нэгдүгээрт маш олон жилийн түүхтэй эм чадварлаг хамт олон ажилладаг. Хоёрдугаарт за Германы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. За дэлхийн маш олон стандартуудыг хангасан ийм үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн гэдгээр бас нэг онцлог байдаг. За дараагийнх нь Сафре буюу нөгөө химийн орц найрлагагүй. За дээрэс нь түүхийдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл органик ийм найрлагаар бүтээгдсэн. За дээрэс нь нэг бүтээгдэхүүнд агуулгадах найрлага нь бол маш баялаг ийм одоо витаминууд бол манад байдаг. За ингээд би бол ингээд харьцуулаад хардаг л да. Харьцуулаад ингээд өөр улсуудынх ч юм уу Солонгосын өөр витаминтай ингээд харьцуулахад манай нэг витаминыг авахд ер нь бол нэг 3-аас 4 төрлийн витамин зэрэг уусантай тэнцэх хэмжээний найрлагатай байдаг байхгүй. Тэгэхээр одоо нэг сумаар 3-аас 4 тулаа бодох боломжтой л гэсэн. Одоо ингээл үений тэжээл байлаа гэж бодоход газруудынх болохоор MSM зөвхөн 2000-тай байдаг бол манайх MSM 2000-тай, витамин Е-тэй, турмериктэй, босвойлын ханд гэх мэт ийм олон төрлийн ургамлын найрлагуудыг дотроо агуулсан байдаг. Тэдгээр нь бүгд яг нөгөө үений үргэлжлэлийнхаа эсрэг үйлчлэгээ үзүүлдэг.
За тэгээд дэрэс нь үеийнхээ шингэнийг нөхөх үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээ өвчин намдаах үйлчлэгээ үзүүлдэг учраас бусад бүтээгдэхүүнүүдээс шал өөр үйлчлэгээ сайтай байдаг. Үр дүн сайтай байдаг л гэсэн. 4 free гэдэг байгаа нь болохоор 4 төрлийн химийн бодисыг найрлаганд оруулаагүй гэсэн үг байхгүй. Дэлхийд ганцхан байдаг үйлдвэр юм. Өөр газар ингэж хийж чаддаггүй. Одоо энэ чинь бас нөгөө нэг нууц технологи явдаг байхгүй юу. Тэгээ тэр нь юу гэдэг хэр магний стреат за өөр юу юучулээ ингээд 4 төрлийн химийн бодис байгаа. Тэр 4 төрлийн химийн бодисыг найрлаганд оруулаагүй гэсэн үг. Бусад газрууд яагаад тэр 4 төрлийн химийн бодисыг найрлагандаа оруулт юм бэ гэхээр хурдан их хэмжээтэй үйлдвэрлээд нөгөө барьцалдуулах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тэрийг одоо ингээд масс үйлдвэрлэлд зориулсан гэх юм уу тэгж одоо ашигладаг химийн бодисууд байхгүй. Гэхдээ одоо ингээд тэр ингээд судалгааг ингээд харж байхад хүн ер нь нэг 50 кг жинтэй хүн те өдөрт нэг 2-3 төрлийн витамин уулаа гэхэд насан туршид 25 кг тэр 4 төрлийн химийн бодисыг иддгийм байна гэсэн юм судалгаа хүртэл гарсан байдаг байхгүй. Тэгээ одоо та хэд ингээд анзаарч харж исэн бол ингээд нөгөө нэг Америкийн амар их хэмжээгээр савлцсан 300 эдмэтээр савлцсан витаминууд байдаг те. Тэдний кальц манайхаа аягүй сайн мэддэг. Кальц дэг нь тэр нэг ийм том ингээл нэг цагаан хатуу яаж хүн бараг залихын гэмээр байдаг те. Тэгэхэд манай одоо шүрэн кальц гэж байдаг. Далайн шүрнээс гаргаж авсан кальц яг далайн шүрнийхээ өнгөтэй, тийм хөх өнгөтэй. Тийм байдаг байхгүй юу. Тэгэхэд уусалт одоо шингээл тэтрэн шаал өөр. Тэр яагаад гэвэл нөгөө барьцалдуулагч химийн бодис хийгээгүй учраас шингээл хүртэл сайтай байдгаар юм онцлогтой байдаг. Шимэгдэл өндөртэй. Тийм, шимэгдэл тас өндөртэй шингээл сайтай юм гэсэн. Ийм 4 төрлийн химийн бодис агуулаагүй учраас одоо зарим хүмүүс ингэдэг штеп. Витамин уухаар ходоод өвдөд идэг, цээж хорсоод идэг гэсэн хүмүүс маш их байдаг. Тэгэхээр нөгөө химийн бодис агуулаагүй учраас одоо тийм зовөр манай витаминыг уусан хүнд нэг ч хүнд илэрч байгаагүй. За би одоо яг ингээд баттайгаар хэлэхэд би одоо 7 жил хүмүүст ингээд яг энэ витамин эрдэс бодисын талаар ингээд зөвлөгөө өгөөд Солонгос болон Монголд манайх салбартай, Америкт бас салбартай ингээд явж байхад бол нэг хүнд ч гэсэн ийм одоо сөрөг нөлөө илэрч байгаагүй. Солонгосын энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь конгон шигбүм, конгон кини шигбүм гэж хоёр янз байдаг. За конгон шигбүм нь болохоор зүгээр энгийн хүнсний бүтээгдэхүүн гэж явдаг. Кинэн гэдэг үг ороод ирэхээр одоо биологийн идэвхтэй бүтээгдэхүүн, идэвхтэй нэгдэл агуулсан гэсэн утгатай байдаг. Тэр нь болохоор яг Солонгосынхоо одоо хамгийн том эм хүнсний одоо төв лабораторид шинжилгээнд хамрагдаад за яг энэ бүтээгдэхүүнд кальц 700 байна, магний 350 байна, Д витамин 2000 байна гэд энэ бүгдийг нарийн шинжилээд энэ нь хүний биед идэвхтэй хэлбэрийн одоо урьдчилан сэргийлэх үйлчлэгээ үзүүлэх юм а гэсэн одоо тэмдэглэгээ гэсэн үг. Тэгэхээр ийм бүтээгдэхүүнүүдийг зөвхөн эмийн санд зардаг. За тэр тийм онцлогтой байгаа. Тэгээ манай бүтээгдэхүүнүүд Солонгост онлайн шопмоор бол зарагддаггүй. Зөвхөн эмийн санд зарагддаг. Тэр бүтээгдэхүүнүүд нь шууд Монгол улсад орж ирдгээрээ онцлог байдаг. За манай Vitamin House Mongolia яг одоо үйлдвэр бол 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй. Түүнээс би яг Монгол хүндээ Монгол улсын одоо Монгол хүмүүсийн эрүүл мэнд болоод нөхцөл байдалд нь тохирсон 60 төрлийн бүтээгдэхүүн байдаг. За тэгээд одоогоор бол яг Солонгос улсад төв салбар маань байна. Монгол улсад одоо 2 салбартай. За Америкт нэг салбар байгаа. За удахгүй тэгээд Казахстанд манайх салбараа нэхэр одоо ажилд орсон байна. За мөн гэрээт салбарууд байгаа. За хөдөө орон нутагт болоод гэрээт салбарууд одоо хэд болсныг би бол одоо яг мэдэхгүй байна. За тэгээд мөн эмийн сангуудад бол зарагдаж байгаа манай.